За сайн байцгаана залуусан амралтын өдрийн мэнд хүргэе. За Robinhood Academy зүгээс Public Telegram суваг дээр бол 7 хоног болгон санал асуулга явуулаад за аль болох олон хүмүүсийн хүсэж байгаа олон хүн санал дарсан одоо сэдв дээр хичээл бэлтгэж оруулах эсвэл аль олон санал авсан фэр буюу хослол дээр бол эх 7 хоногийн таамаг шинжилгээг нь бол гаргаж өгөх ийм байдлаар контент бэлтгээд явуулж байгаа. За энэ 7 хоногийн хувьд гэх юм бол fair value gap гэдэг сэдв маань хамгийн олон санал авсан. За тэгээд миний хувьд бас өөрөө fair value gap-ыг нэлээд ашиглаж арилжаанд оролцдог учраас аль болох ойлгомжтой байдлаар за товчхон хичээл болгоод бэлтгээд оруулахар шийдлээ. За ерөнхийдөө fair value gap гэдгийг маш ойлгомжтойгоор ярих юм бол дотор нь ерөөсөө хоёр хуваадаг. За хоёр хуваадаг гэдэг маань CPI болон BCI гэж хоёр хуваадаг. За тэгээд бид нар одоо ингээл за gap гэдэг зүйлийг огт мэдэхгүй хүн байж болно те. За мэддэг хүмүүс байлаа гэхэд FVG гэдэг тэмдэглэгийг хараад за энэ бол gap юм байна гэж бодонгууд за өөр нэг газар CPI гэж тэмдэглэсэн эсвэл BCI гэж тэмдэглэсэн байнгут за энэ бас нэг gap-аас өөр зүйл юм болов гэдэг ч юм уу нэг ийм бодлоо төрдөг. Тэгэхээр энгийнээр ойлгох юм бол CPI гэдэг маань ерөөсөө sell тал руугаа явж явах үеийн л gap гэсэн үг. За BCI нь бол buy side тал руугаа буюу uptrendтэй явж явах үеийн л gap гэсэн үг. За gap гэдэг маань өөрөө юуг хэлээд байгаа вэ гэд огт мэдгүй хүмүүс товчхон тайлбарлах юм бол ерөнхийдөө 3 гантлны голд үүсэж байгаа. За ямар нэгэн хосон тэр зооныг л нэрлэж байгаа гэсэн үг. За одоо энэ чинээс жишээ авах юм бол энэ нэгдүгээр гантл тийм үү? Одоо энэ дөвжиг гантл нэгдүгээр гантл. За энэ том гантл бол хоёрдугаар гантл. За энэ нь гуравдугаар гантл гэж авч үзье. За тэгвэл энэ нэгдүгээр гантлны weak буюу энэ зүү, гуравдугаар гантлны энэ weak буюу зүү хоёрын хооронд үүсэж байгаа энэ зоныг л бид нэр gap гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. Гэхдээ энэ дундаа одоо хоёрдугаар гантл маань өөрөө imbalance буюу imbalance гэдэг маань өөрөөр хэлэх юм бол ийм том хэмжээний хүчтэй гантлыг л нэрлэдэг байгаа гэсэн үг. Ерөөсөө энгийнээр ингэж ойлгочих хэрэгтэй. За BCI гэдэг маань өөрөө uptrend тал руугаа явж явах үеийн gap. За тэгээд buy side тал руугаа imbalance үүсгэсэн ийм л зүйлийг л BCI гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгээд нэршлийн хувьд гэх юм бол CPI гэдэг маань sell side imbalance, buy side inefficiency гэсэн үгний одоо товчлсон хэлбэр гэсэн үг. За тэгээд махчлаад орчуулах юм бол одоо энийг sell side талын imbalance гэдэг маань sell side тал руугаа их хүчтэй буюу одоо энэ гантлыг нэрлэдэг байгаа гэсэн үг. Buy side тал руугаа inefficiency гэдэг маань buy side талдаа ашиггүй буюу одоо яг энэ одоо зон дээр ямар ч buy захиалгууд байхгүй гэсэн үг. Яг цаад утга нь. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг энэ зон бол маш хүчтэй селлийн зон болж орж ирж байгаа гэсэн үг. За BCI гэдэг маань buy side imbalance, sell side inefficiency гэдэг үгний товчлол байгаа. За тэгээд яг энэ gap зон дээр бол ямар ч одоо BCI жишээн дээр ярих юм бол ямар ч sell захиалга байхгүй учраас ханш эргээд энийгээ шалгаад үргэлжлээд өснөө гэдэг ийм л утга санааг илэрхийлдэг. Тэгэхээр бид нар яг энэ gap зоныг тэмдэглээд энэ чинээс ханш одоо буцаад энэ gap зон дээр орж ирэх юм бол buy дарна гэдэг хүлээлттэй байх нь байна. CPI gap дээр бол ерөнхийдөө буцаад энэ gap зон дээр орж ирэх юм бол бид нэр үргэлжлүүлээд sell дарна. Яг гэвэл энэ зон маань маш хүчтэй имбаланстай зон гэж таамаглаж арилжаанд оролцсноо гэсэн үг. За үүнээс гадна balanced price range буюу BPR гэдэг нэршил. За тэгээд IFVG гэдэг нэршил байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за хамгийн эхлээд IFVG-ийг тайлбарлачих. За жишээн дээрээс харах юм бол бид нар CPI gap дээр жишээлх юм бол энэ gap дээр ирээд үргэлжлээд унна гэж одоо таамаглаж байгаа тийм. Тэгвэл ямар үед IFVG болцдог вэ гэхээр одоо энэ дээр жишээлбэл уг нь бол энэ гантлын хооронд үүссэн байгаа энэ gap зон дээр ханш ирээд унах ёстой байтал унахгүйгээр буюу unrespect хийгээд disrespect хийгээд одоо хүндлэхгүйгээр дээшээ өсөд гараад ирэх юм бол буцаад энэ зон дээр ирээд үргэлжлээд ханш дээшээ явах магадaltaй гэж үзэх гэсэн үг. Арай өөр. Одоо жоохон махчлаад тайлбарлах юм бол эсрэг талд нь гарсан хүндлэгдээгүй тэр gap зоныг л бид нар IFVG гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгэхээр BCI бол яг адилхан. Уг нь бол энэ buy side талтаа үүссэн байгаа энэ gap-ыг ханш маань эргэж ирж шалгаад rebalance хийгээд буцаад өсөж явах хэрэгтэй байтал тэгж чадахгүй доошоо унчих юм бол эргээд энийгээ шалгаад тэгээд доошоо унах гэсэн үг.
Тэгэхээр ерөнхийдөө бол хүндлэгдэж чадаагүй энэ gap-ыг л бид нэр IFPG гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За одоо жишээлбэл энэ жишээн дээр харъя те. За энэ дээр жишээлбэл нэгдүгээр баталгаа гэх юм бол ханш MSS гэдэг маань market structure shift буюу ханш чиглэлээ өөрчилж байгааг одоо хэлж байгаа. За тэгээд энэ дээр бол дов эвдрээд буюу одоо зах зээл маань аптрендтэй явж исэн болвол сүүлийнх нь ловыг эвдээд доош гараад ирж байгаа гэсэн үг. За энэ маань нэгдүгээр баталгаа биднэрт ханш доош явж шүү явахаар болчлоо шүү гэдэг баталгаа өгч байна. За хоёрдугаарт нь бол энд үүссэн байсан gap-ыг respect буюу хүндэлж чадахгүйгээр буюу энэчнээс ингэж үржилж өсөж чадахгүйгээр унчлаа. За тэгвэл одоо бид нар яг энэ зурагнаас ханшийг юуж хамлах ёстой вэ гэхээр market structure shift буюу зах зээл өөрөө трендийг эргүүлсэн буюу доовынхоо одоо эвдсэн. За хоёрдугаарт нь энэ gap зоныг шалгаж хүндэлж чадаагүй үргэлжлээд унчиж байгаа учраас би энийг яг энэ хэсэг зоныг inversion fair value gap буюу одоо эсрэг чиглэлийн gap гэж нэрлэнэ гэсэн үг тийм. Тэг буцаад энэ дээр ирээд ханш унж магадгүй гэсэн тамиг гаргана гэсэн үг. За тэгвэл энэ зурган дээр харж байгаачлан энэ өмнө нь хүндэлж чадаагүй энэ gap-ыг дараа нь ханш ирж одоо нөхөөд тэгээд үргэлжлүүлээд унж байгаа юм дүр зураг ажиглагдаж байгаа гэсэн үг. За balanced price range-ийн хувьд гэх юм бол арай ялгаатай зүйл нь юу вэ гэхээр за одоо энэ чинээс маш ойлгомжтой харагдана. За IFPG буюу одоо inversion fair value gap бол өмнө нь одоо энэ хүндлэгдэж чадаагүй gap маань эргээд хүндлэгдээд тэр respect хийгээ шалгагдаад дэш үсдэг гэж ярьсан тийм үү. За тэгвэл balanced price range нь өмнө нь ч gap үүсгэсэн, одоо ч явж байхдаа gap үүсгэсэн энийг л хэлээд байгаа гэсэн үг. За энийг жоохон томруулж. За жишээлх юм бол өмнө нь нэг gap sell side-талтай gap үүсгэсэн. За тэгээ энийгээ respect хийгээгүй дэш өсөө явцсан. Өсөж явж байгаа хоорондоо бас яг эндээ gap үүсгэсэн. За тэгвэл энэ buy side-ийн gap өмнө нь sell side-ийн gap хоёр маань нэг ийм ойролцоо зоонд ороод ирэхээр энэ зоныг бид нар balanced price range гэж нэрлэдэг байгаа л гэсэн үг. За тэгээ balanced price range болох юм бол илүү ер нь бол хүчтэй гэж ойлгож болно. Inversion буюу одоо IFPG-гээ бодвол арай илүү одоо магадлал арай өндөртэй гэсэн үг. За хэдүүлээ Gold-ны бодит одоо чартны жишээ аваад үзье. Ер нь бол хэр gap гэж хүндлэгдэж, respect хийгдэж, зах зээл дээр биелэгдэж явд юм бэ гэдгийг хараад үзье те. За ер нь миний л мэдхээр маш олоудаа ер нь маш их тоогоор gap-ыг бол respect хийж явдаг. Ялангуяа алтан дээр бол. За одоо жишээлх юм бол энэ байна. За энэ buy side буюу gold маань мэдээж uptrendтэй явж байгаа учраас buy side талдаа imbalance буюу хүчтэй юм гандл үүсгэж явж байгаа. За тэгээд хүчтэй юм гандл үүсгэсэн. За тэгээд энэ гандлын өмнө нь үүссэн 1-р гандл болон дараа нь үүссэн 3-р гандл хоёрын week-ийг зураад үзэхээр хооронд нь голд нь нэг юм одоо зай үйл зон гарч ирж байгаа гэсэн. Энэ зоныг л бид нар gap гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бол ханш маань яасан бэ? Яг gap-ыг орж шалгаад явцсан байна тийм үү? За энийг ярихаас өмнө бас нэг юуг ярих юм байна. Gap ирж одоо өмнө gap руу ирж шалгахтаа бас нэг 2-3 төрлөөр ирж шалгадیں۔ Тэрийг нь бас ярихаа мартчихж. За энэ дээр за одоо бид нар ингээд gap гэдэг зүйлийг мэдээд авчлаа. Энэ week болон энэ week хоёрын хооронд үүссэн зоныг л gap гэж нэрлэдэг юм байна. За тэгээ хоёр төрлөөр ангилдаг байх нь байна те. За тэгвэл ирж шалгахтаа буюу энэ gap руу орж ирэхдээ 3 төрлөөр бол ирж шалгадаг. За эхнийх нь премиум хэсэг буюу дөнгөж энэ 3 дугаар гандлын week-ийг дөнгөж одоо ингэж аваад дэшээ явах нэг юм тохиолдол байдаг. Чүд зүгээр аваад. За хоёрдугаарх нь бол CE гэж нэрлэдэг. За энэ дээр бол 50% дээр ирж шалгаад дэшээ явах тохиолдол байдаг энэ gap-ныхаа. За гуравдугаарх нь бол бүр бүтэн full нөхөөд буюу энэ үүссэн байгаа gap-ыгаа бүр бүтэн нөхөөд бүтэн одоо орж ирж шалгаад нэлээд доошо гүнзгий орж ирээд order block-ноос дэшегээ өсөх тохиолдол байдаг. За нэг ийм 3 төрлөөр gap-ыг бол шалгадаг. Gap-ыг шалгаад дэшээ үргэлжлээ тренд үргэлжлээ явдаг гэсэн үг. За тэгвэл энэ түрүүний жишээн дээр бол яаж ин харъя. За миний хувьд бол ер нь бол 50%-аас нь л илүү орох дуртай байдаг gap-ийн. Яг премиум зоноос орё гэдэг хитрхи рискээр ороод өсөж жоон сонин гарч ирэх гэдэг. За энэ тохиолдолд ингээ харъя л да.
За яг л бараг л 50% шахуу шалгаад дэш өссөн байгаа. За тэгэхээр энэ дээр бол бид нар CE түвшин рүү орж ирлээ. За тэгээ 50% дээр орж ирээд дэш өслөө гэж одоо ярина гэсэн үг. За тэгвэл энэ имбаланс буюу энэ том гантал одоо гэп үлдээсэн байна уу? Тэгвэл хэдүүлээ одоо бас мэдлэгээ баталгаажуулаад харъя те. 3 дахь гантал, 1 дахь гантал хоёрыг аваад үзэхээр ямар ч гэп үлдээгээгүй байна те. Ийм зон үлдээгээгүй байна. Энэ дээр бол ийм хоосон зон үлдээсэн байна те. Тэгэхээр энийгээ бол эргэж иж хааш шалгаж ийн гэсэн үг. Энэ дээр бол үлдээгээгүй байна гэсэн үг. Энд тэгэхээр гэп байхгүй байна гэсэн үг. За дахиад доошлуулаад харах юм бол энд байна. За 3 дугаар ганталны виг, 1 дугаар ганталны виг. За тэгээд яг 50% түвшнийг татаад үзье. За ер нь бол яг нэг 50 ч биш, за нэг 60-70% нь орж ирээд буцаад ханш дэш өссөн байна тийм үү. Тэгэхээр би энэчнээс жишээлбэл 50%-аас ордог хүн байлаа гэж бодоход 50%-аас оролтоо хийгээд за 1 дугаар ганталны викний доор бол стоп лоссыг байршуулж өгөөд арилжаанд орчих бас болно. За энэ дээрээс орох юм бол премиум зоноос орчих юм бол жоохон рискээр орж жоохон сонин гарч ирдэг гэсэн үг. Стоп лосс дэндүү хол тавигдах гэдэг. Тэгэхээр миний хувьд бол 50%-аас ордог. За 50%-аас ордог энэ аргачлал дээр нэг дутуу чанар одоо дутагдaltaй чанар байдаг. Тэр нь юу вэ гэхээр арилж байгаа мист хийх буюу алдчих гад байдаг. За одоо би жишээлбэл 50%-аас орноо гэж бодоо гэж идэл ханш маань премиум дээр ичээд шалгаа явуучих тохиолдол бас гардаг мэрсэр. За нэг ийм л дутагдaltaй чанар байгаа. Түүнээс уг нь бол бусдаар бол дайжгүй. За энд ингэ шалгачт юм байж. За тэгвэл энэний өмнө бас яг энэ гэп дээр ханш маань ирээд за одоо энэ сая яг ярьсан шүү дээ алдчих гад байдаг гэдэг. Би 50%-аас орё гэд бодоод байж идэл ханш маань юу яасангүй шүү дээ ирж шалгасангүй. Одоо энэ дээр хүрсэнгүй хөрөхгүйгээр премиум хэсэг дээр буюу дөнгөж викийг нь одоо доошогоо дөнгөж шалгаад дэшиг өссөн ийм тохиолдол бас гардаг гэсэн үг. За энэ дээр ингээд арилжааны мист болчлоо. За тэгвэл премиум хэсэг дээрээс явсан өөр жишээ гэх юм бол энд биш шүү дээ. Энэ хоёрын хооронд үссэн энэ бол имбаланстай гантал. За нэг 3 дугаар гантал, 1 дугаар гантал энэ хоёрын хооронд үссэн зон дээр ханш дөнгөж ирж шалгаал одоо та маш ингээд томруулаад зөмлөд харах юм бол дөнгөж 3 дугаар ганталны зүг дөнгөж аваад премиум зон дээрээс дэшиг өссөн ийм одоо тохиолдол энэ дээр харагдаж байна тийм. Тэгэхээр ер нь бол янз янз байдаг. Тэгээд тухайн хүн маань трейдер маань одоо би премиум хэсгээс орох уу эсвэл CE хэсгээс 50%-аас нь орох уу эсвэл бүр фул нөхөхтнө гэж үзээд ордер блокноос орох уу гэдгээ тухайн маань өөрөө шийднэ. Эсвэл эрсдлээ өөрөө бас тооцоолоод яаж менежмент хийгээд орох одоо боломжтой байдаг. За тэгвэл энэ дээр тэгвэл премиум биш 50% дээр ч биш бүр фул нөхсөн нэг юм жишээ бас байна. За энэ бол 1 дахь гантал. За энэ бол 2 дахь гантал. За энэ бол 3 дахь гантал. За энэ жоохон муухай зурчлаа да. За энэ хоёрын хооронд үс. Тэ. За энэ 1 дугаар гантал, энэ 2 дугаар гантал, энэ 3 дугаар гантал гэдээ бид нар үзэх юм бол 2 дугаар гантлын баланс үүсгэсэн байна. Голдоо бол зоон үлдээсэн байна. За энийг харах юм бол ордер блок төр буюу энэ өмнөх энэ ордер блокийн зоон дээр орж ирээд бүр энэ гапыгаа бүр бүтэн зүгээрээ буюу викэрээ шалгаад доошоо нэлээд гүнзгий орж ирээд энэ ордер блок дээрээс ирээд шалгаад буцаа явсан нэг юм тохиолдол бас харж байна те. За энийг бол op гэд буюу ордер блок гэдэг чинь нэрлээд тэмдэглэждэг. За тэгээд ер нь бол харах юм бол одоо яг л жишээлбэл саяны нэг 12 сараас өнөөдрийг хүртэлх жишээн дээр гихтэл ингээл бараг л 4-5 жишээ ингээл гарч ирж байна те. Гапыг шалгаад явсан жишээнүүд. За тэгээд энэ дээр нэг анхаарах зүйл байгаа. Тэр нь юу гэхээр номер 1-р дүрм юу вэ гэх юм бол номер 1-т тренд is your friend гэдэг үгийг маш сайн санаж явах хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл энэ дээр ч хэл gap байна. Уг нь бол. Тэгэхдээ бид нар трендийг хаашаа явж гинэ гэдгийг зөв тодорхойлж чадахгүй бол буруу gap-ыг бүр одоо ингээд дундаа зай үлдээсэн болгон ч бас ингээд шалгагдаад яваад байна гэсэн үг бол биш шүү дээ. Тэгэхээр номер 1-т бид нар тренд хаашаа байна вэ гэдгийг бас маш сайн анзаарч явах хэрэгтэй. Голдны тренд, аптрендтэй байгаа бол бид нар аптренд руугаа л одоо үүссэн gap-ыг л одоо тэмдэглэж тэнчнээс эргэж ханш дэшгүй явах магадaltaй гэж үзнэ гэж харж явах хэрэгтэй гэсэн үг. За эсвэл одоо нөгөө талд нь ийм gap байгаа бол одоо
энэчнээ эренгүүд нь хань шиг одоо ашиг аваа гардаг ч юм уу те нэг бол эсвэл энэчнээс ямар ч сэлтэн гэсэн үг бол биш. Тэгэхээр номер 1-р дүрэн бол trend is your friend гэдэг үгийг сайн санаад үргэлж трендийн чиглэлд дагуул орж явах хэрэгтэй гэсэн. За энд бол тренд гэдэг зүйл байх нь те. За хоёрдугаарт нь бол fair value gap заавалчгүй имбаланс үүсгэсэн байх хэрэгтэй. Имбаланс гэдэг маань одоо түрүүний BCI гэдэг дээр гардаг шиг buy settle руугаа ч юм уу sell settle руугаа аль болох одоо нэг юм имбаланс буюу том кандл их давмгай байгаа гэдгийг илэрхийлж үүсгэсэн байх хэрэгтэй гэсэн. Зарим нь одоо нэг юм жижигэн гапууд одоо байдаг л та. Одоо баг цаг дээр тэр нэг хвчлэн гарч ирдээ. Тэгэл бас жишээн дээрээс хараад үзье. Жижигэн гэдэг маань одоо жишээлбэл жишээ нь яг имбаланс үүсгээг нэг юм invalid FVG буюу одоо чанартай биш тийм gap-ууд бас зөндөө байдаг. Одоо жишээлх юм бол жижиг цаг дээр бол энэ бол имбаланс биш байхгүй юу? Имбаланс биш гэсэн үг. Тэгэхээр энэний хооронд үүссэн gap-ыг бол хань шууд заавал шалгадах шаардлага байхгүй. Тийм байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол энийг ирж шалгаагүй. За яг бодиттой жишээ нь бол за одоо энэ дэв шүү дээ. Тэгээд энэ хооронд үүссэн байгаа зайн ус их чухал. Одоо энэ дээр жишээлбэл энэ байна. Энэ хоёрын хооронд уг нь бол жижигхэн одоо энэ gap үлдээсэн. Гэхдээ энэ бол gap мөн үү? Мөн. Гэхдээ одоо юу гэх юм бэ? Баталгаатай чанар нь илүү багасч гин гэсэн үг. Имбаланстай, илүү цэвэрхэн, илүү том цагийн gap болвол илүү хүчтэй ажиллана. Магадлал өндөртэй ажиллана. Бага цагийн тэгээд голдоо жижигхэн зай үлдээсэн имбаланс нь бас тийм хангалттай биш. Тийм байх юм бол ерөнхийдөө бол ажиллах магадлалын хувьд гэх юм бол илүү бага болоод ирнэ л гэсэн үг. За тэгээд ийм байна. Тэгээд илүү олон мэдээлэл болон чиглэл одоо анализ за тэгээд илүү олон сэдвүүдээр ингээд хичээлүүд цуурлаар авахыг хүсч ивэл манай био дээр байгаа Telegram линк дээр дараагийнхаа бичлэгүүдийг хүлээн авч үзээрэй. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Залуусаа сайхан амраарай.